Сайн уу? Намайг таньж байгаа үстэй. За ингээд өнөөдөр гэр бүлээр агаарт гарах гэж байна. За тэгээд аав ээж дүү нартайгаа нэг өдрийг агаарт өнгөрүүлэх гээд тэгээд машиндаа суугаад гэрээсээ явж да. Сайн уу? Манай үгээ анхны болоог. За ээж маань байна. Дүү нар маар байна. За ингээд нэг өдрийг агаарт өнгөрүүлье. За одоо эндээс юу авах вэ? Чээс нэг аялалтаа хэрэглэх. Танад хөрөнгө даавда горгазаас. Тэгэл цаашаа явна үстэй хэлээ. За. За чаас. Энэ чинь юм л та. Сайн байна хаа. За астай. Одны тань зүйлс ирсэн байж тээ. За аян зам сайн уу? Хаа болж байгаа юм да? Шилжүүлж. Наагаас нахаа. Логчин гэхээр ямаас өөр зөв юм. Энэ эко болсон гэнэ. Энэ чинь сонирхож байна. Манай сүүлд шинээр ирсэн эко болсон. Та бүхэн яаж хоногоор явж байгаа юм уу эсвэл амралтанд очихоор явж байна уу? Хоногоор майхан голж. За би манай сүүлд бол танд санд болгох хэд хэдэн тоног төхөөрөмж байгаа. За нэг нь болохоор энэ аян тоног төхөөрөмжийг та авсан авч болно. Хосон үлдэлтэй. Хосон үлдэлтэй. Энэ халаалт тэн болон билетик болохоор бичиж байгаа. Аялал зориулсан зүйл байгаа. Аялал зориулаад ингээд авчихсан. Энэ тэр гэсэн юм шүү дээ. Өдөр майхан суулгаж болчих. яг зөв. 20-30 метр квадратыг халаа. Эндээ давхар хоолой хийгээ идчихдэг учраас энэ бол яг л танай аялалд нөлөө тохиромжтой майхан гэж лаач бас хоол ундаа хийгээд идэх боломжтой юм. Төхөөрөмж 220 грамын нэг удаагийн жижигхэн газ авдаг билетик байгаа. Баггүй. Тэгээ энэ билетик гэх юм бол манайд юм боо дагдаг сүлдэлтэй бас ичдэг байна. Энэ бол ингээд бас болон тод чинь 220 грамын нэг удаагийн газ одоо бидний мэдхийн нэг удаагийн газ бас ашиглаж болдог юм төхөөрөмж бас байгаа шүү. За энэ төхөөрөмжийг бас санал болгож байна. За тэгээд ер нь бол таны яг асуугаад байгаа эко боллоо гэдэг маань бол энэ байна. За манай горгазын юм биш үү? Тэгээ одоо энэ бол яг ижил хэмжээтэй 10 боллоо нь шүү дээ. Энэ хоёрын хоорондын жингийн зэрэг бол маш их. Хөнгөн байна уу? Сайн. За энэ нь болохоор яг юм. Яг өөртөө ижил хэмжээтэй боллооноос 2 дахин 50% тэнгүүтээ ерөнхийд бол дистрикт дэлхийг аюул байхгүй яг аялал зугаалсан тохиолсон маш хатуу бапуг металл хийж гисэн байна. Ерөөсөө 100% аюул байшлагыг хангаж өгсөн яг ингээд горгаз компани ингээд албасан шигтэйгээр оруулж иж байгаа бүтээгдэхүүн байгаа шүү. За энэ бүтээгдэхүүнийг одоо та сануулсан байна. За энэ бүтээгдэхүүн манай бүх горгаз компани бүх салбаруудаар бодлоо гэж байгаа бүтээгдэхүүн байна. Яг энэ тэмдгийн сайхан бэлдээд өгье. Энэ эрийг энэ заа гэж болчихлоо. За окей. За бензин ээж байна. Яг ингэ налаахаас гараад хэрэгжлөө явж байна. Налаах орох гээд. За чамайг хин гэдэг үлээ? Нарва. Хэдэн настай үлээ? Ийм настай. Энэ бол манай дүү хорол ирдэ. Надын явдаад л юм дүү. 8 настай. Хүрнүүд явж байна. Өмбөө ичаа. Өмбөө аюута. За одоо бүгд ингээд тогооны орхог яаж хийдгийг харцгаая.
аав одоо ингэж хийж үзүүлэх нэ. Ахаа сайхан жижиглэн штэ хам нэ. Жижиглж байгаасаа. Штэ. Тоогооны орхигдохтой гоё болдог тий. Тав чүмгийг жоох хөвгт иж болдгоо гэсэн үн юм. Штэ. Жохон багт. Чүмэг гэх юм усгаа болдог гэсэн штэ. Аав. Одоо ингэж хоёулаа 200 одоо ингэ наад бэлтгэл гарна штэ. Одоо та бэлтгэл ингэ юу сайн штэ. Тэнгүүт би энэ дэр нь сайн исэн муу ისний ялгаа гарах уу? Чир нь анзаардаг хүмүүдрийг өчгдөг. Бэлтгэл гарчаад бэлтгэл наанцсан хүмүүс чинь нэг тийм нэг нэг тостаагаал биеийн өнгө их гоё болоод ирж байгаа үстэй. Тий. Хичээл одоо ерөөдөө бэлтгэл нь ханаад барилдахад бэлэн бүх бие махбод нь одоо тэгэл бэлэн болцсон байна л гэсэн үг байхгүй юу? Харин муу хийсэн хөвчүүд нь одоо Мөөсөн хөвчүүд чинь одоо биеийн өнгөнч тийм гоё ш. Тэгэл тэр өглөөний зарим ихнэр мэдчихэж байгаа шүү дээ. тий. Бэлтгэл нь муу цуусууч одоо амьсгаад их одоо хөдлөхтэй тийм лазм болчдөг шүү дээ. Тий. Чи энэ одоо сүүлийн 2 жил цуг гарлаа шүү дээ бэлтгэл. Тий. Тэд хүмүүс ер нь мэддэгдээд байгаа шүү дээ. Өглөө зарим их талхаж чагчаа. Тэр нэгэл бэлтгэл мотов сурвал тийм ноцоорны нойрон сэргээгүй биеийн тийм юу биш байгаа шүү дээ. Сэргэлэн зовоо биш байгаа шүү дээ. Тий. Бэлтгэл анцсан усууд ер нь бие махбод нь хүмүүндээ бэлтгэх өглөө 6 цэцсоо босоод бэлтгэлээ их жаал бие нэг сэргэлэн цовоо ерөөсөө тийм хөнгөн шингэн тийм болсон. Янз бүр юм шүү. Янз бүр. Ногоог ниш. Шитч. Ой. Чи жолоо алтгал тамаа. Янз нөө. Янз юм. Зайдхүү. Зайд. Янз юм байна. Ма бижижлэх үү. Бараг яснасаа мултрахаа алдсан шүү дээ. Янз болсон юм. Амар гайхсан. Янз автаа болсон мөн үү? Нийл гал дээр хийсэн чарай л өөр юм байна. Жолоо нүт сайхан урлаачлаа. Тэг сонгаалаа. Хотгоос наад мэлээ гарлаа л та хоёлаа. Зургаасаар хандаа. Сахвал өрөөд гараад ирлээ ш. Хийцсэн чи. Жаахан яач гэсэн. Саахан суучаад нэг. Хоонаа. Сах. Энд чи сайхан билээ харагдсан бэ. Эцэс өөрөөс тогтцтой хатмаад шүү дээ. Тийм ээ. Хөөч. За авчвал хитчүү ши. Сах. Хөө. Оярч тий. Сах мэ. Сава.
алхуулж шүү аа. Алхуулж. Огцсон байна тий. Тийм ээ. Иргэд энэ өндөр ууланд алхах чинь ер нь хөл сайжруулна, амьсгаа Задлах бах тий. задлан уулын бэлтгэлээр нь сайн шүү. Тэгэл ер нь 7 ногтоо 2 удаа бол ногтох тий. Хоёулаа өвлөл нөө богдаархан лөө. Цэцээ юу руу олоо алхах вэ нөө. Богдуулын ам руу. Тий. Тэр чинь баг хагасаа л алхаасан мэт. Дээр үе бөхчүүдээр нь ууланд алхдаг байсан юм уу? Бүр алхдаг байсан байлгүй дээ ч одоо дээр үе усууч ямар нэг машин тэрэг янз бүрийн байх ш. Морой унна. Одоо тэгээ тэмээтэй жингээ их авч явдаг байсан. Тэгэл одоо бодвол уул хаданд их л алхдаг байсан байлгүй дээ. Ууланд гарч ирээд нөгөө чулуун өргөдөг гэдсэн үний юм уу? Тэр үл үнэн байдаг шүү. Энд дэр нь тэр аврагын өргөсөн чулуу, тэр бүхий өргөсөн чулуу гээл том чулуу зөндөө байдаг шүү дээ. Одоо бол бид нэр бол нэг булан гинж даахааргүй. Тийм том чулуу байдаг шүү. Тэгэхээр тэднийг дааж өргөж явж исэн гэхээр бас тэнхээд олсууд байсан юм да. Дээрээ олсууд. Тэрд нь авраг тасралтгүй 12 төрүүлсэн шүү дээ. Тэгэхдээ уул хаданд бас сайн өрдөг байсан тий. Тэр чинь их бэлтгэл хийж ийж өөрийгөө их дайчилж ижил тэгж өдрийн наадмын 12 төрүүлж ирсэн шүү дээ. Хүнээс илүү бэлтгэл хийж, хүнээс илүү хөдөлмөрлж ижил тийм том амжилтанд хүрэх шүү дээ. Зүгээр сууж агаад сумын наадамд ч төрүүлнэсээ ойлголт байхгүй. Сумын наадам төрүүлнэ гэдэг чинь л бас асар их төвчээр хөдөлмөр их өөрийгөө дайчилж ижил ер нь энэ Монгол бүх гэдэг юм чинь сайхан цол аавн олон өмнөдөө хайрлагч хүндлэгдэж явна. Тийм баггүй. Тэгээ зүгээр сууж агаад хүн бүх болж зүгээр сууж агаад цол аваад зүгээр сууж агаад хүн амжилтанд хүрнэ гэж ерөөс тийм юу ч байхгүй. За одоо ингээд агаарт гарчаад гэрлүүгээ буцаж байна. Өнөөдрийн маань влог ер нь дуусах төгч байна. Өнөөдөр тэгээд агаарт гараад хорхог хийж идлээ. Ууланд авирж хөлсөө жоохон гаргалаа. Тэгээд дүүнэртэйгээ нэг өдрийг агаарт гоё өнгөрүүллээ. Ингээд өнөөдөр ингээд манай үгийн анхны влог дуусчихээн. Тэгээд манай үгийн анхны влог дээр хамтран ажилласан Горгазын хамт олондоо маш их баярлалаа. За тэгээд бид тэр Горгазаас бензинээ дүргээд гэр өнзөг хөдөлгөж байна. Баярлалаа.